За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд санчирчдэр уламжлалаас сураа 3 дугаар сарын шинэхэн дугаараа бичих гэж байна. Тэгээ 3 дугаар сарын дугаараа эхлэхээс өмнө та бүхэнд бас баяртай мэдээд болгоё. Тэрний юу гэхээр одоо бид нэр үлдээдэл гівчрээ дуустал урамшил давталтаа зарласан. Тэгээд 15% урамшил зарлж байгаа. Манай момент нэвтрийг та бүгд 65,000 төгрөгөөр календарыг маань 28,000 төгрөгөөр худалдан авах юм боломжтой болсон байгааг бас мөн дуулгая. Тэгэхээр бас яг авч хамжаагүй эсвэл бэлгэлмээр байгаа найз нөхдөнд байвал 3 сарын 8-наас өмнө 8-ны тохиолдолд ч юм уу та бүгд бас ингэ бэлгэлээд амьдралд нь хэрэг болох үед энэ төвчийг бас бэлгэлээрэй гэж та бүгдтэй хүсэж байна. За өнөөдөр болохоор бид нар энэхүү дугаараараа Harv Eker-ийн Саятан сэтгэлгээний нууц гэдэг энэхүү номыг ярих гэж байна. За тэгээд энэ ном бол яг ингээд нэг have to гэхээсээ илүүтэй хүний сэтгэлгээний одоо баян хүн тий саятан хүн ямар сэтгэлгээтэй байдгийг, майндсет нь ямар байдгийг зөв энгийн хүмүүсийн сэтгэлгээний нууц нь ер нь юундаа байдгийг тэрний гол ялгаа нь хаана байдаг талаар гардаг. Тэгээ бид нэр та бүгдэд бас яг нэг номыг унших үед сэтгэл төрүүлэхээр мөн бас ингээд моментын төвтөртэйгээ хэрхэн холбож болох үед агуулгуудыг өнөөдрийнхөө дугаараар хэлж өгнө гэж бодож байна. За 3 дугаар сарын мэнд. За саятны сэтгэлгээний нууц номыг дээр болохоор одоо манай дэвтэр дээр хадгаламж үүсгэх буюу одоо явж нэг санхүүгийн эрхчлэлд хүрэх зорилготой хуудас байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр тэр хадгаламж буюу энэ санхүүгийн хуудсыг хэрхэн хөтлөх вэ гэдэгтэйг уялдуулаад ер нь хүн болгонд л хамгийн чухал шийдвэр бол мөнгө байдаг, тийм ээ. За тэгэхээр энэ номыг ер нь уншсан цагаас хойш маш олон хүн санал болгож уншуулж ирсэн. Тэгээ одоо манай моментум дэвтрийн хэрэглэгчид ч гэсэн энэ номыг уншаад амьдралдаа хэрэгжүүлээд одоо өөрсдийнхөө сэтгэлгээнд мөнгөнд хандлагатай өөрчлөлт оруулаасай гэсэн үгнээс энэ номыг сонгож ярьж байна. За номын хамгийн гол агуулга болохоор одоо энэ номыг уншсанаар юу сурах ёстой вэ биш. Одоо өмнө нь хийдэг байсан үйлдэлүүдээсээ юуг хийхээ болох вэ буюу unlearn тий хийхээ болох одоо өмнө нь бид нар 2 дугаар сарын ярилцсан ном л энгийн дадал байгаа тийм ээ. Тэр ном дээр дадал зуршлыг хэрхэн суулгадаг вэ? За тэр дадал зуршлаа одоо өөрийгөө дүгнээд муу зуршлуудаа хаях, сайн шинэ дадал суулгах гэсэн тухай байдаг бол энэ ном бол тэр одоо дадлуудыг мөнгөний тал дээр тийм мөнгө санхүүгд дээр яаж ханддаг хандлагаа ингэж эргцүүлж үзээд хийдэг сайн дадлуудаа үргэлжлүүлээд ер нь ингээд намайг санхүүгийн эрхчлөөнд хүрэхэд юу саад болоод байгаа тэр сөрөг муу дадлуудаа хийхээ болох тухайн ном байгаа тийм ээ. За тэгээд яг дэвтэр дээр бол дэвтэр дээр нь номон дээр бол яг ингээд нэг сэтгэлгээний нууцуд буюу майндсетүүдийг одоо ялгаж тий бидний одоо ингээд нэг сэтгэлгээ бол мэдээч хэрэг бодлоос тэгээ бодол нь мэдрэмж болоод мэдрэмж нь үйлдэл болдог гэдгийг ингээд бас яг хэлж өгдөг. Тэгээд нөгөө бодол хаанаас үүсэж байгаа юм гэхээр бидний өссөн орчноос эсвэл ингээд нөгөө сонссон зүйлсээс эсвэл бидний харж байгаа зүйлсээс ер нь бол бидний бодол ихтэй байна. Тэгээд хүн одоо илүү нэг логикоор юмд хариу үйлдэл үзүүлэхээс илүүтэй нөгөө гүн гүнзгий мэдрэмж төрүүлсэн тэр зүйлүүд тухайн одоо жишээ нь за бид нэг гинт их баян мөнгөтэй боллоо гэж бодъё л тоо. Тэнгүүт одоо нөгөө судлаач гэсэн байт юм билээ. Ингээд одоо Америкт хийсэн судалгаагаар одоо тийм лотерейнд хожж байгаа хүмүүс бол яг ингээд нэг айхтар 100 сая төгрөг ингээд авчингуудаа амьдрал нь оронгоор ерөөсөө өөрчлөгддөг. Хэсэг хугацааны дараа нөгөө хүмүүс чинь ингээд авсан улам илүү одоо ингээд нэг юмд донтох мэдрэмж илүү ихтэй. Яг ингээд амьдралдаа үлдээсэн зүйл нь байна уу гэхээс илүүтэй ингээд нэг үгэрч хоосорсон тийм одоо жишээнүүд олон мэт юм билээ. Тэгээ яг энэ ном дээр ингээд уншаад үзэхээр хүмүүс бол яг ингээд одоо нөгөө хүнд өөрийнхөө одоо тэр нөгөө майндсет дээр аливаа зүйл ханддаг. Тэгээ тэр хандж байгаа хандлага нь одоо ингээд за ингээд гинт их мөнгөтэй болчихвол гинт за одоо энийгээ хадгалал баян болно гэхээс илүүтэй тэр ингээд одоо нөгөө нэг хүний юмд хандж байгаа хандлага бол бүр ингээд уйл сууртай нөгөө нэг чинь нэг л удаагийн үйлдэл бол өөрчлөлтгүй юм байна. Тэр нь харин эсэргээрээ хүн юм харж байгаа сонсож байгаа зүйлээ одоо түрүүний санчрын хэлсэнчлэн unlearn хийж ээж тэгээ өөртөө шинэ програм гэдэг майндсетийг суулгаж ээж тэр нь амьдралд нь илүү бодтой судаг юм байна гэдгийг одоо номны маш олон зарчмуудаар харуулдаг. Тэгээд номон дээр бол одоо нөгөө нэг 17 зарчим ярьдаг те. 17 зарчим ярьдаг те. Тэгвэл одоо файлын сан
хүнд ер нь бол үүссэн байдаг. Тэгээд тэр файлын санхүү ер нь бол ингээд нэг чамд хин нэг юу гэж хэлж өсгсөн чиний орчин эргэн тойронд одоо юу болж өрнөж байгаа гих зэрэгчлэн зүйлүүд одоо ухамсартай бол ухамсаргүйгээр чиний ингээд хариу үйлдэл үзүүлэгчийн нөлөөлт юм байна гэдгийг харуулдаг. Тэгээд бид хоёр бол энэ дээр одоо нэг номыг бүхлээр нь ярихгүй гэхээр та гэдэг нэг унших сэтэл өгөх болон дэвтэртэйгээ хэрхэн холбогдлоор ярих гэж байгаа учраас тэндээс одоо яг нэг таалагдсан хэсгүүдээ сэтгэл үйлцүүлсэн хэсгүүдээс ингэж яриад явах тийм. За тэгээд мөнгөтэй холбоотой ер нь хүний хандлага сэтгэлгээ яаж үүсдэг вэ гэхээр ерөөсөл бид нэр өссөн орчноосоо буюу гэр бүлээсээ авдаг гэх тийм. За нэг номон дээр гарч байгаа жишээ хэлдэг. Ингээд нэг айлын эхнэр нь одоо зайц шарахаараа дандаа ингээд талыг ингээд сүүл хэсгийг ингээд чирчиж шараад идэг гэсэн. За тэгээ ер нь чи яагаад ингэж идэг гэсэн. Манай ээж л ингэдэг байсан шүү дээ. Ээж чи яагаад идэг гэсэн. Тэгэхээр ээж заалгаа асуусан чинь манай хайрлын тав жижиг юм байсан. Тэгээ нэг хайрлын тавханд нь зайц бүтнээрээ багтдаггүй гэснийг ээж нь ингээд багтанд хэрчж байгаа л дандаа хувааж хардаг байсныг нөгөө хүүхэд нь л одоо зайцыг шарахтаа хийчих хэрэгтэй байна гэж бодчихсон тийм. Гэх мэтчлэн одоо ингээд насанд хүрсэн хүмүүс хөвчлэн мөнгийг үрдэг хүн байх уу, олдог хүн байх уу, хадгалдаг хүн байх уу гэдг нь ерөнхийдөө дандаа л өссөн орчныхаа авсан мэдээллүүдээр програмчлагдсан байдаг тийм. Бид нэр ямар нэгэн байдлаар мөнгө олохоор програмчлагдсан уу, эсвэл өргөлгөн байхаар програмчлагдсан уу, энэ бол ерөөсөө бидний энэ харж өссөн орчин гэр бүл одоо хин хүчтэй нөлөөлж хинтээ их цагийг өнгөрөөж тэр нь илүү нөлөөлсөн байдаг. За тэгээд одоо ингээд ер нь хэн болмоор байгаа тийм. Миний одоо өнөөдрийн байгаа байдал бол ер нь миний хийж ирсэн үйлдэлүүдийн л үр дүн. Энгийн дадал номон дээр гардаг тийм. Тэгвэл цаашид би хэн болмоор байгаа. Тэгвэл тэр хүмүүсийнхаа энерги өнөдр адилхан байх тийм. Тийм хүрээлэлд орох, тийм хүмүүстэй ингэж цагийг өнгөрөх бас л энэ номон дээр чухал гэдэг нь батлагтаа гараад ирчихсэн байгаа тийм. Жишээ нь одоо бүх юм энерги буюу одоо ингээд манай дэвтэр чинь хамгийн гол онцлог нь manifestation journal хэсэгтэй буюу ингээд өөрийнхөө амьдрал сайн сайхныг дуудсан манифест гэдэг хэсэгтэй тийм ээ. За тэгэхээр манифест хийх дүрм дээрээ заавар дээр бид хоёр одоо юу гэж оруулсан байдаг вэ гэхээр ямар нэг хүсэж байгаа зүйлээ би хүсэж байна гэж бичгийн оронд би ийм болсон байна, би өнөөдөр ийм хүн болсон байна, ийм юмтай болсон байна гэдэг ийм үйлийг хийчихжээ. За хийснээр надад ингээд одоо би ийм жаргалтай байна тийм ингэж зарсандаа хүрснээр би одоо ийм мэдрэмжтэй байна гэж өнгөрсөн цаг дээр буюу тэр бүхнийг хийчихснээр бичихийг одоо заавар дээр нь оруулсан гэдэг. Тэгвэл одоо энэ номон дээр ч гэсэн адилхан одоо мөнгө олж чухал 1 цент, 1 төгрөг, 100 төгрөг, 10 төгрөг бүгд чухал. Гэхдээ тэрийг ингээд бүгдийг нь харамлаа, дараад тий хамаг завтлаа ингэж их сааж хүчээл энэ хэрэгтэй хэрэггүй гэдэг ийм заавар ер нь өгдөггүй тий. Харин зүгээр баян хүмүүсийн юмд яаж ханддаг тий ядуу хүмүүсийн югаараа ялгаатай гэдгийг оруулан батлаа. За тэгвэл баян хүмүүс ер нь хаана цагийн өнгөрөөд одоо нөгөө гольфын клубүүд гээ яваад байдаг шүү дээ. Тэгвэл яагаад гольфын клубд орох хэрэгтэй юм гэвэл ерөнхийдөө тийм дандаа санхүүгийн хэрэгчлээнд хүрсэн хүмүүс байдаг. Тэгэхээр нөгөө тэр хүрээлэлд орох гэдэг тийм. За тэгвэл одоо бидний өнөөдрийн байдал одоо гольфын клубд орох боломжгүй чинь бид нар яах вэ гэхээр жишээ нь айл боломжтой баян одоо ингэ тийм санхүүгийн хэрэгчлээнд хүрсэн хүмүүс одоо ямар ресторанд орж ийн ядаж тэрэнд нь ороод менюн дээр үнийг нь харалгүйгээр тийм нэг тайван сууж агаад үнийг нь харалгүйгээр ямар нэг хоол захиалаад идээд үзье тий. Тэгвэл ер нь ингээд дараа нь ингээд хизээний цагт би санхүүгийн хэрэгчлээнд хүрлээ баян хүмүүстэй уулзлаа. Тэгвэл одоо нөгөө айж имийг гэлгүй тий. Одоо би яах ёстой бол сэрэг яаж барих ёстой болж гэдэг юм тий. Аль хоолыг захиалах ёстой гэх сандралгүйгээр тэр энерги орчинд нь ингээд хэдийнэ дасал болчихсон тайван байх нэ гэдэг ч юм уу ер нь ингээд ерөөсөө мөнгөтэй хүмүүс юмд яаж хандж юм. Тэгээ мөнгөтэй хүмүүс бол ингээд 100 төгрөгийг тооцоол одоо ингээд нарийнлаг байхгүй ер нь бол ингээд хэрэгтэй чухал юмдаа гол анхаарлаа хандуулдаг тийм. Ер нь хүний хамгийн чухал нөөц бол мөнгө гэхээс илүү цаг хугацаа болчиход байгаа тийм ээ. Одоо ингээд ихэнх бас зөвлөгөн дээр ингээд хүн болгон одоо ер нь хөвч үед гараад байгаа штэ. Бүх юмыг өөрөө хийхийг хичээдэлгүй өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг юмыг хийгээд бусад ажилдаа тэр ажлыг илүү сайн чаддаг. Эсвэл одоо санхүүгийн хувьд яг чамаас яриад доор байж болно. Гэхдээ тэрийг хийгээд мөнгө олох сонирхолтой байгаа. Тэм шатны хүмүүсийг ч юм уу хөслөө түрээслээд хүний хөдөлмөрийг үнэлж сураад тэр хүн тодорхой хөлсийн нөгөөд өөрийнхөө илүү бүтээмжтэй ажлыг хийж одоо би нэг цагт гэрээгийн дүрм нь болохоор баян хүмүүсийн сэтгэлгээ нь
За одоо би одоо өөрийнхөө амьдралд хариуцлага хүлээдэг. Би өөрийнхөө амьдралыг бүтээн гэсэн хандлагатай байдаг бол одоо нөгөө ядуу байгаа хүмүүс яадаг вэ гэхээр ер нь ийм тохирогчийн сэтгэлгээгээр буюу тий баруун хувь заяанд хэлдэг шиг гомдлоо тохирогчийн сэтгэлгээ. За би угаасаа л ийм айлт төрсөн тий би арай дээр айлт төрсөн бол ингэх байсан. За надад илүү боломж байсан бол одоо ингэ нэг амжилттай явах хүн харуу наадах шиг ч боломж байсан бол би ч гэсэн одоо ингэж чадах л байсан. Надаа ахнасаа наа чинь байгаагүй ч гэдэг юм ингээд нөгөө дандаа хохирогчийн үднээс хандаж яриад идэг гэдэг тийм ээ. За тэгээд дараагийн нэг одоо яг тэр хариуцлага өөрөө өөртөө үүрэх гэдэг бол хамгийн чухал. Ингэжээч одоо бид нар ингээд нөгөө түрүүний хэлээд байгаа ингээд за бодол чинь чиний мэдрэмж шүү, мэдрэмж чинь чиний үйлдэл шүү гэдгийг ингээд нөгөө таниад тэгээд түрүүний санчрын ингээд үрсэн шиг ингээд одоо тэр зайц хувааж хийсэн хоёр гар бол за энэ бол ингээд жижиг тухайн үедээ жижиг тоот байсан болохоор одоо ингээд нөгөө хуваадаг байсан юм байна гэдгээ ухамсарч таних нь өөртөө яг нөгөө өөрийнхөө үйлдэлийн эзэн болох одоо тэр боломжийг ингээд нээж өгч байгаа тийм. За тэгээд дараагийн одоо юу бол мөнгө бол ямар нэгэн байдлаар эрхчлөөний хэрэгсэл болохоос биш хит их сайн, хит их муу зүйл бол биш. Тань ингээд ямар нэгэн байдлаар өсөх тэр боломжийг л олгож байгаа. Тэгээд та мөнгөтэй байснараа өөртөө одоо нэгдүгээрт юунд хөрөнгө оруулах уу гэдгээ бас ингээд шийдэх боломжийг өөртөө ингээд суулгаж явах ёстой тийм. Түүнээс биш ингээд одоо бидний одоо мөнгийг сайн гэж боддгоо, муу гэж боддгоо гэдгээ таньж мэдхийн тулд өөрөөсөө одоо яг яагаад би мөнгөтэй холбоотой надад ямар мэдрэмж байна гэдгээ өөрөө бас ингэ бичиж тэмдэглээд өөрийгөө ухах тийм хэрэгцээ бас гарч ирдэг. За тэгээд одоо баян хүмүүсийг жишээ нь мөнгөтэй холбоотой өөрийнхөө мэдрэмжийг танихдаа одоо баян хүнийг чи юу гэж бодож байна те энэ хүмүүсээ баячууд угаасаа л ингэ муу гэж бодож байна уу? Тэр тийм ээ нүүрс чинь л юм шиг бодож байна уу хэмжлэнгийн нэг сэтгэлийн чинь юу суудсан байгааг мэдээд тэрийгээ дахиад ингэ unlearning хийх. Яг хэлбэр дүрс нь бол мөнгө бол ямар нэгэн байдлаар сайн ч биш, муу ч биш. Энэ бол зүгээр хэрэгсэл өөрт чинь боломж олгож байгаа. Тэгээ яг түрүүний санчрын хэлсэн шиг та ингэ одоо жишээ үсээ өөрөө засгаж ингэ 1 цаг 2 цаг ингэ мухандчихснаас яг сайн чаддаг хүнд мөнгөний 30 минутыг өөртөө хийнэх. Тэр боломжийг л мөнгө олгодог тийм хэрэгсэл. Түүнээс биш ямар нэгэн байдлаар айхтар ингэ л одоо мөнгөтэй болсон хүмүүс бол ингэ чиний дотор байгаа тэр юм чинь л ингэ гаргадаг болохоос биш ингээд ямар нэгэн байдлаар чамайг өөрчилдөг тэр хэрэгсэл бол биш гэж үздэг тийм. За тэгээд дэвтэртэйгээ энэ номоо бас яаж уялдуулах вэ гэхээр манифест хийхдээ ертөнцид ерөөсөө нэг л ойлголтыг өгөх тий. Өөрийнхөө яг юу хүсэж байгааг тодорхой гэж холилдсон байсан ч тий. Нэг сар ингээд одоо сар болгон бид нар шинэ сарнаар хүсэл бичиж байгаа ш тий. Нэг сарнаар ингээд нэг юм бичснээ дараагийн сар эхлээл өөр хүсэл бичсэн чинь нөөхөөсөө шал эсрэг юм бичиж идэм тий хоорондоо хацалдахгүй. Эсвэл одоо тодорхой бус тий. Ер нь зорилгоч байсан мартаас тэгэхээр тодорхой биш. Одоо ингээд би баян болмоор байна гэж бичээд тий. Би баян болчихсон ч гэдэг юм уу. За одоо өрсөн цаг дээр бичлэхэд би санхүүгийн эрхчлөөнд хүрсэн баян болсон гэж бичээд ер нь бол бурхан танд юу өгөх вэ? Зэя чинь юу өгөх вэ? Бас шийдэхэд хэцүү тий. Тэгэхээр хүслийг бичихтэй манифест хийхдээ тодорхой яг ертөнц рүү яг юу хүсэж байгаа маш тодорхой. Тэгжээч тэр нь яаж байгаа гэхээр өөртөө яг тэр мессеж зөв гэж байгаа гэсэн үг тий. Хэдийг зориод байгаа юм. Ер нь одоо ингээ орлогодоо заавал юм тааз тавих албагүй. Гэтэ ер нь би ингээд юу гэсэн та эцээцтэй одоо би тэдэн одоо нэг мөнгөний тоо байж боллоо. Тэр мөнгөний тооны эргээд надад юу өгөх гээд байгаа тий. Яг тэр нэг тэрний үр дагавар нь чамайг ямар нөхцөл байдалд аваач гээд байгаа тэрийг маш тодорхой болох. За тэгээ ингээд хүслээ бичгтээ юм 3 төрлийн одоо мөнгөтэй харьцах хандлагаар нэг нь болохоор би баян болмоор байна гэж бичих бол эхний шат. За хоёр дахь нь болохоор би баян болохыг сонгосон гэвэл дараагийн шат нь. Тэгвэл би угаасаа л баян байх ёстой. Баян байхаар заяатсан гэвэл ер нь хамгийн зөв буюу 3 дугаар шатны зөв хүсэл нь ахны. За тэгээд ер нь дэвтрээ ашиглахдаа санхүүгийн хэсгээ ч гэсэн одоо манифест хэсгээ ашиглахдаа ч гэсэн яг энэ зөв энергиэр те хэдийн ингээ баян болчихсон санхүүгийн эрхчлөөнд хүрчихсэн байгаа юм дээр ингэж хүслүүдийг бичих. За тэгээд ер нь санхүүгийн эрхчлөө гэж юу яриад байгаа юм тэгэхээр одоо цаг хугацаагаа өөрийнхөө удирдахыг одоо буюу тэр цаг хугацааны эрхчлөө одоо хөдөлмөр биеийн хувьд те ямар нэгэн байдлаар хоолоо олохын тулд ч юм уу мөнгө олохын тулд ямар нэг ажлыг хийхгүй байх өөрийнхөө хүснээ хийх тийм ээ. За энийг нь яг ингээ бүр тавчхандаа юу гэж байгаа юм гэхээр
таны зарлагаас пассив инком буюу ингэж нөгөө ямар нэгэн ажил хийлгүүгээр унтаж байхад чинь орж ирж байгаа мөнгө чинь таны гарч байгаа зарлагаас авч явах юм бол санхүүгийн хэрэгчлээ буюу одоо хадгаламжны хүүчин гэсэн үг шүү дээ. Хадгаламж чинь биш, хадгаламжны хүүчин одоо сарын хэдэн төгрөгийн хүү орж иж байгаа. Тэр нь таны сарын зардлыг жилд одоо хувьцаач байд юм уу, ямар нэгэн хөрөнгө оруулалтаас орж байгаа орлого чинь жилийн нийт зарлагыг чинь бүрэн хаачдаг байвал та одоо юу гэж л ажил хийгээд байх вэ? Аль нэгэн одоо нөгөө 100 хаанч байгаа гэдэг шиг ер нь ингээд өөрийнхөө цаг хугацаа орон зайг ингэж чөлөөтэй эрхчлөөтэй явахад нөгөө санхүүгийн эрхчлээ энийг хийлээд байгаа пассив инком гэдэг. Одоо тийм утлаа дараагийн шатны яах вэ гэхээр мөнгөөрөө юу хийж болохыг одоо сурч мэдэх буюу боловсралтай хөрөнгө оруулах тийм ээ. Зөвхөн бид нарын мэдж байгаа за банкнд хадгаламж хийгч байд юм уу, эсвэл одоо нөгөө топ официануудыг худалдаж авах гэдэг бол ерөөхдөө хамгийн нийтлэг тийм гэтэл одоо хувьцаа аваад тэрнийхээ өгөөжийг бүтээд ер нь тэр өгөөж нь зардлыг нь хаагаад байгаа хүн хэд байгаа вэ тийм. Тэгэхээр ер нь өөрийнхөө боловсралд хөрөнгө оруулаад хөрөнгө оруулалт хийх боломжтой бүх одоо ингэж сувгуудыг илүү сайн мэдэж суралцах нь бол ингээ баян хүний хийх хамгийн чухал алхмуудын нэг юм. За тэгээд одоо түрүүний хэлсэнчлэн дэвтэр дээр ч маа дэвтэр ч гэсэн яг тэрийг хэлдэг тийм ингээд юм бол энерги урсгал. Тэгээд та хэд ингээд манифест бичихтэй зөвхөн одоо шинэ сарны хүсэл дээр хүсэл бичээд байхаасаа илүүтэй дахиад ингээд тэргэл сарнд бас ингээд талархал бичиж ингээд өгжиж одоо авсан бол өгдөг, өгсөн бол гаргадаг тийм яг энэ одоо урсгал гэдгийг ингээд аягүй сайн ойлгох хэрэгтэй гэж байна. Тэгээд энэ ном дээр ч гэсэн яг ингээд за мөнгө бол энерги урсгалаа. Тэгээд ингээд чи ингээд нэг хэдий ч нэ одоо нэг монголчууд бас гэдэг чинь ингээд сайлаа бэлтгэхээр саваа бэлтгэл. За энэ бол яг ингээд одоо нэг энэ сайтын сэтгэлгээний нэг сэтгэлгээнийхээ маяг. Тэгээд яг дэвтэр дээр ч гэсэн та хэд ингээд бичиж байгаа талархал хүсэл болвол яг ингээд тэр савыг улам томруулж өөрөө чинь ингээд хувьцааны шанарыг улам ингээд томруулж байгаа бас нэг хэлбэр. Тэгээд одоо нэг авахаас ядуу хүмүүс бол бас ингээд авахаас айгаад байдаг тийм сэтгэлгээнийхээ маягтай юм байна. Баян хүн болохоор би авах хэрэгтэй. Түүний хамгийн гуравдугаар юусэн тийм би хүрэх хэрэгтэй. Би тийм заяа төрсөн гэдэгтээ өөртөө батнаад итгэдэг. Тэгээд ядуу хүмүүс ингээд нэг авахаар айгаад байдаг нь бас дахиад тэр нэг өссөн орчинд юу сонссноосоо шалтгаалдаг. Тэгэхээр ингээд хүүхдтэй одоо ингээд хүүхдэд чинь магтахдаа одоо 10 сая удаа ингээд аян байх аваасныхын дараа нэг удаа үе аваач тийм юу чинь одоо айгаад толид нугаацсан биш үү гэж ингээд магтаалыг өгдөг бол хүүхд чинь ирээдүйд ингээд одоо нэг яг мөнгөний төлөө одоо өөрийнхөө одоо өөр чадрын одоо үнэлүүлэх гэхээс илүүтэй ингээд өөрөө өөрийгөө үнэлтгүү, өөрийнхөө сайн байгаад итгэдэггүй болж өсдөг тэр сэтгэлгээнийхээ маяглуу ордог юм байна л да. Тэгэхээр бид нар бол ингээд одоо өөрсдийгөө ингээд анлуурны хийж өөрсдийгөө лөрн багт нь суралцуулах гэхээс илүүтэй бас бусад хүмүүст бас юу өгж байгаагаа бас ингээд аягүй сайн анзаарч авах хэрэгтэй гэдгийг бас энэ ном дээр гаргадаг. Тэгээд та хэд ч гэсэн ингээд энэ нэгтрийг ашигладаг бүх хүмүүс л ямар нэгэн байдлаар үр хүүхдтэй эсвэл одоо дүү нартай ч юм ийм байдаг баг. Тэгээд яг эргэн тойрондоо байгаа хүмүүсээс авч байгаа тэр их мэдээллүүд бидний сэтгэлгээнийхээ маяг болж суусан байдаг. Тэгээд тэр сэтгэлгээнийхээ маягийг өөрчлөхийн тулд бид нар бас өөртөө хэлж байгаа үгээ бас өөрчлөх. Түрүүний яг ингээд сачрилж байгаа шиг би бол хувь заяанда ийм хүртэх хэрэгтэй төрсөө. Тэгээд ингээд одоо эд баялагаас бол тэгээд дахиад нэг айхгүй байдаг. Тэр сэтгэлгээрөө ингээд энерги ингээд шилжүүлж урсгаж ийж бид нар улам ил ингээд нэг сайтын сэтгэлгээтэй хүн болох нэ гэж. Тэрс ер нь ном унших амархан шүү дээ. Тийм хамгийн амархан ном унших. Тэгээ энэ зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх нь л хамгийн хэцүү. Ингээд яг хэрэгжүүлэх гээд ирэхээр л яг жинхэнэ нэг сайт бэрхшээлүүд асуудлууд гараад эхэлнэ. Тэгвэл энэ үед яах вэ гэхээр бас л нэг сайтныхаа сэтгэлгээр хандах буюу ямар ч асуудал тулгарсан энэ асуудлаас би бол том хүн. За би энийг ямар ч байсан шийдэх хүчин чадалтай гэж үзээд за энэ ер нь нэг юм сорилт юм байна те. Миний одоо баян хүн болох те. Санхүүгийн эрхчлээнд хүрэхэд энэ зэргийн сорилт байлгүй яах вэ гэсэн хандлагаар хандаад за энэ сорилтыг давамдуулъя, туулъя гэсэн юм одоо төлөвлөгөө гаргах нь те. За тэгээ ер нь бол хамгийн их одоо санхүүгийн эрхчлээнд хүрсэн хүмүүсээс ч юм асуудаг хамгийн гол асуулт болохоор яг одоо нөгөө олсноороо биш хуримтлалснараа байждаг гэдэг юм чи яг одоо хэдэн төгрөг хадгалах хэрэгтэй тий хэдэн хувийг нь хадгалах хэрэгтэй гэдэг асуултууд их гарч ирдэг шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ номон дээр гарч байгаа дүрм нь за олсон орлогынхаа 10%-ийг шууд урт хугацааныхаа хадгаламжинд хийнэ. За 10%-ийг нь болохоор боловсралтай хөрөнгө оруулалт. Ер нь бол
чи толгойдоо юм хийсэн байж, юм мэддэг байж, боловсролын хэмжээ чинь өргөн мэдээж л өснө тий. Ер нь хүний тархины хэмжээ өсөх, мэдлэгийн хэмжээ өсч ийж тэгээ хийж чаддаг ажил тий. Ер нь одоо би ингээд нэг их сургууль төслөө гэхэд тэрүүгээр хизээч ингээд амжилт нөхөхгүй шүү дээ. Тэгэхээр энэ сурсан юмараа, мэдсэн юмараа чадвараараа л хүн одоо нэмээд орлого нь өсөх боломжтой учраас 10% боловсролтой хөрөнгө оруулаад 50%-ийг нь хэрэгцээндээ 10%-ийг нь өгөх буюу хэн нэгэнд ер нь юм чинь өгч байж ордог, өгч байж авдаг учраас 10%-ийг нь бас өгөх үйлд зарцуулаарэ гэсэн байдаг. Тэгээ бас номон дээр бас яг тэгдэг тий одоо ингээд нэг эрсдлийн данс гэхээс илүү тий энэ бол дахиад нэг дуудлах нь одоо энергийн хувьд ямар юм бэ эрсдэх хэрэгтэй юм шиг тий. Эсрэгээр энэ одоо нэг эрсдэл гэх гээд байгаа юм аа эсрэгээр хөрөнгө оруулалтыг даас ч юм юм. Өөр сэтгэлийн яг юуг одоо нэг дэлхийн ертөнцид төгөх гээд байгаа, орчлын дэлхийд дээс юу дуудах гээд байгаа тэрүүгээрээ гээд одоо бүх юма хэл заншин монголчууд бол нэг амны бэлэг шасны башны бэлэг гэдэг тий. Тэгмүүд яг дансаа нэрлэхдээ ч гэсэн яг энэ арга зүйг ашиглал маш зүгээрээ гэж ном дээр бас гардаг шүү тий. Хилцэн үнээс ил бас ингэ бичсэн юм хүртэл тий. Хүн тэгэхээр л ерөөс энерги байхгүй тий. Амаараа хэлээгүй ч гэсэн дэвтэр дээр бичсэн юмнууд яагаад биелээд байгаа юм. Тэр чинь л ерөөсөө миний энерги юм болол би тэрийгээ татаад байгаа тийм ээ. Тэгэхээр одоо хизээ нэгэн цагт өвдүүл хэрэг болно гэж хадгалахаасаа илүү за би санхүүгийн эрхчлээнд хүрэхийн тулд хадгалж байгаа шүү гэдэг байдлаар хадгалах тийм ээ. Тэгээ ер нь бол баян хүмүүс эрсдэл ер нь хаа сайгүй байгаа шүү дээ. Ер нь юу ч хийсэн эрсдэл. Одоо ингээд битээр зүгээр суудсан ч гэсэн ямар нэг эрсдэл болж боломжтой тийм хадгал хөдөлчээ тийм ээ. Тэгэхээр эрсдэл хаа сайгүй байгаа тэрэнд ингэж анхаарлаа хандуулах биш боломжин дээр анхаарлаа хандууллаад ерөөсөө бүх юмнаас л боломжийг нь хайсан хүн баяждаг, амжилтанд хүрдэг, санхүүгийн эрхчлээнд хүрдэг, сайн явдаг байх нэ. За тэгээ та бүгд одоо энэ хүү ном дээр гарч байгаа сэтгэлгээний хэм маягуудыг дэвтрийнхээ тусламжтайгаар бас яг ингээд амьдралтаа суулгах боломжтой. Тэгээд яг түрүүнийхээ ярьсан юмнуудыг бацах юм бол эхлээд мөнгөтэй холбоотой өөрийнхөө сэтгэлгээний хэм маягийг ойлгох, тэмдэглэл хөтлөх тэр арга чинь бас тань ингээд туслана. Тэгээ яагаад би ингээд нэр мөнгөтэй холбоотой ийм одоо хариулт үзүүлээд байгаа чинь ер нь бол таны сэтгэлгээний хэм маягийн дот байгаа. Тэрийг ойлгохын тулд бичиж тэмдэглэх хэрэгцээ гарна. Бичихтэй мэдээж хэрэг яагаад гэдэг асуултыг дор гэж 3 4 5 6 7 асууж ич. Тэгээд түрүүний нөгөө нэг охины зайц ингээд одоо зайцтай бол хийхдээ л дундуур нь хуураад байсантай адилхан энэ чинь би ингэсэн байх штэ гэж ойлгож ич. Тэгээд дараагийнхаа үйлдэлд шингээж зорилго болгож өөртөө одоо өмнөх энгийн дадал дээр гарч исэн чиглэн энгийн болтол нь хэрэгжүүлж макро одоо үйлдэлтэй ч гэсэн тэр өөрөх сэтгэлгээний хэм маягийг өгч ич тань ингээд одоо сажин болох сэтгэлгээний эхлэл чинь тавигдах нэ. За тэгээд нөгөө номны хамгийн гол юм оюунда хөрөнгө оруул гэсэн юм чинь те ямар нэг байдлаар энэ ном ингээ анхаарлыг чинь татчихвэл хөрөнгө өөртөө бас боловсралтай ч юм уу те санхүүгийн боловсралтай хөрөнгө оруулах хүнээс энэ номыг уншиж болно. За тэгээд хамгийн гол нь тасралтгүй суралцах те өөрийнхөө өдөр болгоныг хуваар сайжруулахын тулд дэвтэртэйгээ ингэж өдөр болгон ажиллаарай. За баярлалаа. За тэгээд бас яг 15% хэмжээлт байгаа. 3 сарын 8-аас өмнө хамгийн хайртай татны одоо эмэгтэй хүмүүстэй зориулаад дэлхиймэр байвал 10% өгөх те орлогынхаа 10% өгөх 10%-аас энэ дэвтрийг одоо өсч хөгжөөсэй гэсэн хүнээ бас авч үлээлээрэй. Тийм ээ. За баярлалаа.